That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Төвдийн боддын шашны тэргүүн 14-р Далай лам өдгөө 90 насны босхийг даваад байна. Анх 1940 онд Далай ламд өргөмжлөгдөж төвдийн буддизм болон тухайн үндэстний 1-р хүн болж чадсан. Гэвч 1959 онд бүгд найрамдах Хятад ард улсын төрөмгийн бодлохын улмаас Далай лам аргагүй ирэхэнд өөрийн төрөж өссөн төвд нутгийг орхихоор болж энэтхэгт хүссэн хүсээгүй дөрвөхөөс өөр сонголтгүй болсон. Ингээд тухайн цагаас эхлээд Далай лам дэлхийн улс орнуудаар хэрэн хэсүүчлэн явах болж харин төвд үндэстэн хувь тавилангийн эрхээр бүгд найрамдах Хятад ард улсын харьяанд орсон түүхтэй. Тэгвэл өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын коммунист намын дотор 14-р Далай ламыг таалал төгссөний дараагаар 15-р Далай ламыг тодруулах төлөвлөгөө улам хүчтэй яригдах болов. Шашин шүтэлхийг хоригддог коммунист улс буддизмын гигантнийг тодруулах гэж улаарч байна гэхээр нэг л хачирхалтай. 14-р Далай лам нь өөрийн гэсэн цэрэг айрамгүй, өөрийн улс төрийн хүчгүй хэрнээ Хятад хэмээх их гүрнийг олон 10 жилийн турш түгшээсээр ирсэн сорын ганц хүн юм. Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс Далай ламын эсрэг хар пиар явуулж, түүнийг буруутгаж, амийг нь хааж, дэлхийд мартагнуулах гэсэн бүх оролдлогууд эцэстэн бүтэлгүйтлэр төгссөн байдаг. Иймд бүгд найрамдах Хятад ард улсын коммунист нам дараагийн алхамдаа шилжээд байна. Коммунист нам энэ удаа Далай ламыг үгүй хийх бус харин түүнийг орлуулах, Далай ламыг эсэргүүцэх бус харин түүнийг хуулбарлах төлөвлөгөө боловсруулжээ. Хятадын төр 15-р Далай ламыг өөрсдөө тодруулах гэж зүтгэж байна. Гэхдээ энэ нь шашны мөн чанартай маргаан огтоосоо биш. Харин бүхэл бүтэн нэг үндэстний оюун санааг хэн хянаж, хэн эзэмших вэ хэмээх эрх мэдлийн төлөөх дайн юм. Хэрв үнэхээр Далай ламыг коммунист намаас тодруулбал Далай лам хэмээх ойлголт өөрөө утгаа алдах болно. Харин хэрв Далай ламыг коммунист нам тодруулж чадахгүй байдалд хүрвэл Хятадын коммунист төр анх удаага зэвсэггүй нэгэн институцийн өмнө хүчин мөхөсдсөн хэмээн түүхэнд бичигдэх болно. Тэгэхээр яагаад Бээжингийн эрх баригчид энэ асуудлаар ингэж их сандралдах болов? Яагаад дараагийн Далай ламын маргаан ингэж хүчтэй дэгдэж эхлэв? Өнөөдрийн ярих дугаараар буддын шашны түүх бус, харин төр засаг, ард түмний итгэл сэтгэл, эрх мэдлийн мөргөлдөөний түүхээр ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Албан ёсоор бол төвдийн бүс нутаг 20-р зуунд хэдийнэ бүгд найрамдах Хятад ард улсад эзлэгдэж, өнөөдөр Хятадын нэг хэсэг болон хувирсан. Гэхдээ энэхүү эзлэн төрөмгийлэл хараахан дуусаагүй байна. Бүгд найрамдах Хятад ард улс өнөөдөр төвдийг цэргийн хүчээр өөрийн хяналтанд бүрэн авч, засаг захиргааны хувьд Хятадд бүрэн нэгтгэж, эдийн засаг болон дэд бүтцийн салбарыг бүхэлд нь Хятадаас татаасаар барьж байна. Гэвч төвдийн нутагт Хятадынх болж амжаагүй цор ганц зүйл үлдсэн нь төвдийн ард түмний дотоод ухамсар юм. Ер нь геополитикийн шинжлэх ухаанд цөөн хэдэн туйлын үнэн зүйлс байдгийн нэг нь аливаа ард түмэн өөрсдийгөө дотоод оюун ухаандаа бид тэднээс өөр хэмээн бодож итгэсээр байсан цагт тухайн ард түмнийг их гүрэн өөрсөддөө бүрэн нэгтгэж чадаагүй хэмээн тоосогддог. Харин төвдийн ард түмний тэрхүү сэтгэл зүйн их удирдагч нь Далай лам юм. Өнөөдөр төвдийн нийгэмд Далай лам нь төвдийн ард түмний итгэл, түүх, ёс суртахуун гэд жинхэнэ төвд хүн гэх ойлголтын гол цөм болон хувирчээ. Харин бүгд найрамдах Хятад ард улсын төр засгийн хувьд Далай лам гэх хүн нь хяналтнаас гадуур эрх мэдэлтэй нэгэн, цэрэг болон мөнгө Хятадын хуульд захирагддаггүй нэгэн, гэвч хамгийн гол нь төвдийн ард түмний зүрх сэтгэлийг удирддаг нэгэн хэвээр байна. Иймээс Далай лам төвдийн нутагт шууд элдв бослого үмэнийг удирдан манлайлдаггүй хэрнээ төвд үндэстний эсэргүүцлийн суурь, тусгаар тогтнолын мэдрэмжийг амьд байлгадаг гол хүчин зүйл болон хувирчээ. 14-р Далай ламын хувьд тэрээр 20-р зууны 2-р хагасыг өөрийн биеэр туулж мэдэрсэн нэгэн. Мөн дарамсаалаад ах цөлөлхийн он жилүүдийг туулж өнөөдөр бүх дэлхийд даяар асар их нэр хүндтэй нэгэн болсон. Харин Хятадын коммунист нам маргааш Далай ламыг өөрсдөө тодруулбал юу болох вэ?
Юуны өмнө Хятадын тодруулах 15 дугаар далай зам нь өөрөө бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргаа эрх чөлөөгүй төвдөд мэндэлсэн нэгэн байх нь мэдээж. Түүний хувьд боловсрол болон түүхийн мэдлэг бүгд хяналттай, шашны орчин хүртэл хяналттай, мөн мэдээлэл нь хүртэл цөм хяналтанд байна. Нэг ёсондоо бол бүрэн Хятадын нөлөөний далай замыг тэд тодруулна гэсэн үг. Ингэснээр Бээжингийн эрх баригчид төвдийн ард түмний оюун санааг удаанаар дасгах замаар өөрсдийн талд өөрчлөх боломж бүрдэнэ. Үүнийг хийх маш амархан. Тэд шинэ далай замыг тодруулсан даруйда далай замыг хууль ёсны жинхэнэ далай зам хэмээн хуульчилж өгнө. Үүний дараагаар төвдийн бүх сүм хийдүүдэд өөрсдийн тодруулсан 15 дугаар далай замын зураг хөргийг өгөх болно. Төвдийн сургууль цэцэрлэг шашны өргөөнүүд мөн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдээр шинэ далай замын царайг зогсоо зайгүй гаргаж, харин өөр хувилбар буюу 14-р далай замын өөрийнх нь гэрээслэн тодруулсан хүнийг хууль бус этгээд гадны улсын турхирал гэх мэтээр үгүйсгэж эхэлнэ. Ингээд яг энэ байдал 10-аас 20 жил үргэлжилсэний дараагаар төвдийн шинэ үеийн залуус тархиа бүрэн угаалгаж Хятадын коммунист намын томилсон далай замд сүсэглэж эхэлнэ. Хятадын коммунист намын тодруулсан далай зам харин Хятадын коммунист намын бодлогыг хэрэгжүүлэгч төвдийг оюун санаагаар нь Хятадд эзлүүлэх даалгаврыг гүйцэтгэх нэгэн байх болно. Мөн энэ сэдвийн хүрээнд өөр нэгэн сонин зүйл байгаа нь төвдийн ард түмний хувьд далай зам гэдэг нь дан ганц шашны тэргүүн төдийгүй тухайн ард түмний засаглалын хэлбэр нь бас байсан. Тухайлбал 17-оос 20 дугаар зууны хооронд далай зам нь шашны тэргүүнээс гадна улс төрийн дээд эрх мэдлийг атгадаг байв. Шашин төрийг хослон баригч гэсэн үг. Иймээс төвдийн ард түмэн өнөөдөр гадна талдаа Бээжингийн засаг захиргааг дэмжиж буй мэт боловч оюун санааны төвшөнд тэд өөрсдийн удирдагчийг далай зам хэмээн үзсээр байгаа. Иймээс бүгд найрамдах Хятад ард улсын коммунист нам юуны өмнө шашны институт буюу далай зам гэх албан тушаалын эрх мэдлийг улс төрөөс салгах зорилготой байгаа гэж ойлгож болно. Шашны институцийг төрийн институцээс салгах гэдэг нь төвдийн уламжлалт улс төрийн суур бүтцийг бүрэн нураана гэсэн үг. Өнөөдөр 14-р далай зам аль бие ёсоор ямар ч улс төрийн хүч чадалгүй, мөн өөрийн гэсэн цэрэг айрамч байхгүй хэрнээ тэрээр Хятадын коммунист намыг айлгасаар байна. Далай зам өнөөдөр төвдийн асуудлыг дэлхийн улс төрийн тавцсанд гарган тавьж, ёс суртахууны хамгийн амьд сэдв болгож чадсан. Энэ ч утгаараа 14-р далай зам нь Хятадын коммунист намын хувьд маш аюултай улс төрийн нөлөөлөгч болон хувирчээ. Ер нь альва нийгэмд улс төр үргэлж ёс суртахуунтай холбогддог. Харин ёс суртахуун нь шашинтай уялдаа холбоотой оршдог. Иймээс Бээжингийн эрх баригчид төвдийн ёс суртахууны их сурвалжийг хянаж чадвал төвдийн улс төрийг мөн хянаж чадна хэмээн итгэж байна. За тэгвэл одоо бүр илүү нухацтай зүйлийн талаар ярив. Буддын шашинд Банчин богд буюу барууны улсуудад Панчин лама хэмээн нэрлэгддэг нэгэн хүн бий. Энэ нь яг л далай зам богд гигантэн гэдэгтэй адилаар Буддын шашны 3 гол хутагтын нэгд тооцогддог. Далай зам болон Панчин замнаар бие биенийхэн дараагийн хувилгааныг тодруулдаг уламжлалтай. Иймээс өнөөдөр хэн Панчин замыг хянаж байна, хэн Панчин замд нөлөөдөж байна, тэр улс тэр хүн дараагийн далай замыг тодруулахад шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэсэн үг. 10 дугаар Панчин зам чойжж автсан 1989 онд төвдийн нутагт таалал төгсөв. Түүнийг таалал төгссөний дараагаар 1995 онд Буддын шашны хуулийн дагуу 14-р далай зам дараагийн 11-р Панчин замыг тодруулжээ. Энэ удаа 6 настай Гэдүүн Чокийн Нима хэмээх хүү байлаа. Гэтэл далай зам түүнийг тодруулсны дараагаар тэр хүү гэр бүлийн хамт Орос сургаггүй алга болов. Бүр өнөөдрийг хүртэл 30 жил өнгөрсөн боловч тэр хүү болон түүний гэр бүлээс нь ямар ч сургаггүй хэвээр байна. Энэ ч утгаараа түүнийг өнөөдөр аль бие ёсоор дэлхийн хамгийн залуу алга болсон улс төрийн хоригдол хэмээн үздэг. Хятадын коммунист намын хувьд тэд төвдийн ард түмний итгэлийг хуваах алхмыг маш идэвхтэйгээр хийсээр ирсэн. Далай зам нэг хүнийг тодруулахад Хятадын коммунист нам зэрэгцүүлэн өөр нэг хүнийг тодруулдаг. Ингээд төвдүүдийн дунд аль нь яг жинхэнэ вэ хэмээх маргаан үүснэ. Ингэж ард түмний итгэл сэтгэл нэг цэг дээр бус хоёр өөр талд хуваагдаж эхэлдэг. Ард түмэн энэ мэтээр хуваагдaltaй байх нь тухайн ард түмний эсэргүүцлийг сул дорой болгон хувиргадаг. Өнөөдөр төвдөд бүгд найрамдах Хятад ард улсын коммунист намаас тодруулсан улс төрийн зорилготой 11-р Панчин зам үйл хэрэгэн явуулж байна. Иймээс Хятадын коммунист нам өмнө нь төвдийн гигантэн тодруулах үйл явцад нэг удаа хөндлөнгөөс амжилттай оролцож, жинхэнэ гигантнийг нь Орос сургаггүй алга болгож, өөрийн хүнийг томилон тодруулж чадсан туршлагатай улс. Панчин ламын хувьд төвдийн дотоодод илүү их эрх мэдэлтэй нөлөөтэй байдаг бол
Далай зам харин олон улсын хэмжээний бэлэг тэмдэг болж хүний эрх, ёс суртахууны зөөлөн хүчний үүргийг давхар гүйцэтгэдэг. Иймээс Хятадын төр өмнө нь Панчин зам дээр ашигласан арга барилаа 15 дугаар далай зам дээр ашиглах бэлтгэлээ хийж байна. Иймээс 14 дугаар далай зам төвдийн ард түмнийг бүхэлдэн цаашид үеийн үед Хятадын нөлөөнд байлгахгүй төлөө далай замыг өөрөөрөө дуусгар болгож далай замын залхамж хасааг зогсоох хүсэлтэй байгаа. Бээжингийн эрх баригчид энэхүү төлөвлөгөө нь бүтэн гэдэгт үнэхээр итгэж байна. Учир нь Панчин замыг ингэж худал аргаар тодруулахад тийм ч хэл зам тухайн үед гарч байсангүй. Тодорхой хэмжээгээр хэл зам гарч байсан ч хэдхэн жилийн дараа хэл зам нь дарагдаж, мартагдаж эхэлсэн. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам хуурамч Панчин замын дүр төрхөд олон нийт дасаж эхлэв. Иймээс цаг хугацаа бол хамгийн том аюул. Цаг хугацаа хүнийг төдийгүй бүхэл бүтэн ард түмнийг үндэстэн угсаатныг оюун сэтгэхүйг хүртэл дасгах хүчтэй. Хэрв далай зам өөрийгөө дахин тодруулахаар шийдэж 15 дугаар далай замыг энэтхэгт буй төвд зам нараас тодруулбал Бээжингийн эрх баригчид төвдийн нутгаас өөр нэг далай замыг зэрэгцүүлээд тодруулчихна. Ингээд төвдийн буддистууд хоёр хуваагдаж эхэлнэ. Гэвч Хятадын коммунист намын тодруулсан далай зам төвддөөс хөөрөн амьдарч нөгөө далай зам нь харин төвдөд хөл тавих эрхгүй байх учраас нэг бүтэн үе өнгөрөхөд төвдийн ард түмэн дэрэгдээ буй хуурамч далай замд итгэж сүсгэлдэг болно. Иймээс зүйлээс өнөөдөр 14 дугаар далай зам маш ихээр болгоомжирч байна. Тэгэхээр өнөөдөр үүсэт буй дараачийн далай замын талаарх асуудал нь энгийн нэг шашны маргаан бус харин ард түмний итгэл сэтгэлийг чухам хэн эзэмшгүй хэмээх маш том тулаан юм. Бээжингийн эрх баригчид улс төрийн нөлөөгөөр дараачийн далай замыг тодруулах аваас далай зам хэмээх нэр үлдэх боловч далай замын утга учир тэр хүний үүрэг, мөн чанар бүхэлдээ устж үгүй болох юм. Гэхдээ бодит байдал дээр цагийн салхи Хятадын коммунист намын давуу байдалтайгаар салхилж байна. Мөн хамгийн аимшигтай нь цагийн салхи бүх зүйлийг өөрчилж, худлыг үнэн болгож, үннийг худал болгох хүчтэй байдаг. Ингээд өнөөдрийн бэлтгэж хүргэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд тодорхой хэмжээгээр таалагдсан гэдэгт бол итгэж байна. Дараагийн дугаараар дахин уулзалтаа түр баярлалаа.